Өөрчлөлт гэдэг бол хүний хамгийн хүлээн зөвшөөрөх хэцүү зүйл. Цаг хугацаа өнгөрөх тусмал бид өөрийн ирэхгүй баг багаар өөрчлөгдөж байдаг тул бидний үзэл бодол, харах өнцөг, дуртай болон дургүй зүйл хүртэл байнга өөрчлөгдөх болно. Өмнөх бичлэгтэр хэлсэнчлэн магадгүй ийм л учраас бид өмнө дуртай байсан зүйлээсээ өөрийн ч мэдлэхгүй баг багаар хөндийрч холсныхоо дараа тэр зүйлийг л өөрчлөгдсөн гэж боддог. Тэг яг үндэ бид өөрсдөө л өөрчлөгдсөн байт юм болов уу? Жишээ нь 5 жилийн өмнө хэвтэл чамайг баярлуулдаг, тогтлуулдаг байсан юмээс одоо чиний сэтгэлийг аль хэдийн хөдөлгөө болсон байдаг шүү дээ. Тэг эртөө л 5 жил шүү дээ. Тэгвэл 70 жилийн дараа чи яг ямархан хөвшин болохыг бусад хүмүүсээ тухай чи өөрөө ч таамаглаж чадахгүй. Хүн ер нь л удаан амьдрах тусам юмсыг мэдэж ойлгох тусам улмал амьдралаас үүдд юм шиг санагдаг. Тэгвэл бүр хэдэн мянган жил амьдрчвал юу болох нь бүр төсөөлөгдөхөөс ч амар байгааз. Чамд ямар нэг эмошн тэр их хийж юмсан гэсэн хүсэл бүр зориг хүртэл үлдэх хэсэг нэрлэлцээтэй. Би лав 200 ч хүрэхгүй л амиа орлож байсан баг. Тэгвэл миний өнөөдөр ярих фрейринг гэдэг аним энэ төсөөллийг бидэнд хайрцангуй ойртуулж харуулсан. Яг мэдээч зохиолч мянган жил амьдарч үзээгүй юм чинь тэр дүрээ төгс бичиж чадахгүй л дээ. Гэтэ бусад анимуудтай харьцуулахад хамгийн дөхмөр эльфүүдийг төрсөн гэж бодож байна. Бас энэ аним бол зүгээр л нэг аним биш. IMDb дээр 8.9 оноотой, My Anime List-ээр бүр 913 оноогоор Full Metal-ийн хүртэл дээр гарсан тууж явсан. Тэгээд ер нь л үзэгчдээс бараг дан магтаал авч байгаа. Ихэнх нь энэ намрын хамгийн сайн аним гэж үзэж байгаа. Миний хувьд ч гэсэн баг энэ бүгчим агааргүй болцсон байсан аним тестэд маань цэвэр агаар болж ирж ирсэн цөөх хэд анимууд тэнийг байла. За тэгээ ямар ч байсан магтаж туссан болохоор одоо бишрэг оръё. За аним маань манай гол төр фрейринг гэдэг нэртэй эльф болон түүний найз Чөтгөрийн хааныг ялаад хаандаа шагнуулаад найр идэр хийж байгаагаар эхэлнэ. Манай хүн бол өөрөө хэдэн мянган жил амьдарсан эльф. Тэгээд янз бүрийн шид цуглуул сурах хоббитэй ер нь л маш хүчтэй шидтэн гэж хэлж болно. Тэгээд мэдээ Чөтгөрийн хааныг ялсан юм чинь багийнх нь ч гэсэн хоосонгүй ш дараа. За тэгээ эднийг юу ч гэсэн нэгээр танилцуулж. Багийнхаа ер нь урт талын игнэнд нь тулдаг warrior буюу танк маягийн үүрэгтэй dwarf-ыг Aizen гэдэг. Ер нь нэлээд дуушуу зөөтэй introvert маягийн хүмүүсийг бодлохтой арай удаан амьдэрсэн болохоор илүү mature сэтгэл хөдлөлч гэсэн багтай дүр. Харин багийнхныхаа эмчлэг үүрэгтэй спорт маягийн санваарт нь болохоор fighter гэдэг. Мэдээж лам юм чин бурхан дэлнээ итгэдэг, залбирдаг. Гэтэ тэгсэн хэрнээ арх идэж явах удаг найрагтай, хоорны ер нь харагдаж байгаа шиг инхийн цагаатагтай биш. Харин fighter маягийн сэлэмч нь болохоор хиймэлгээд жинхэнэ гол дүр vibe өндөртүүлсэн. Хүчтэй, ухаантай, бас ер нь айгүй сайн хүн. Тэгээд ууг нь бол манай Фрейрийн крашлаг واخгүй юу. Тэгээд даач өөрөө 100 ч хүрэхгүй наслаад өгөх хүн Фрейрийн харин хэдэн мянган жилийн настай цаашдаа ч өгөхгүй эльф гэдгийг мэдж байгаа болохоор хүчээр өөрийгөө барьд юм шиг санагддаг. За тэгээд манай дөрөв Чөтгөрийн хааныг ялчаад наригаад байж байхдаа 50 жилд нэг харагддаг од хорхтой таардаг бөгөөд эндээ сайн харагдахгүй байна гэсэн чи манай Фрейрийн тэгвэл 50 жилийн дараа дахиад илүү ойроо сарыг гэж амладаг. Манай хоёр бол 50 жилийн дараа амьд байх хэсэг нь хүртэл хэрэгцээтэй шүү дээ. Фрейрийн доллын 50 жил гэдэг хугацаа юу ч гэдгийг эндээс харж болно. Уус хамтдаа бүхтүүтээ 10 жил аялалд явж Чөтгөрийн хааныг устгачаад 10 жилийн богинохон аялал электргээд байгаас нарахад ер нь л аль хэдийн эмошн гэдэг зүйлээ эльфтан баг байхгүй болсон гэдгийг мэдчих авч болно. За тэгээд бүгд салаад Фрейрийн чин тэрүүгээр ичидүүдэд цоглуулсан шигээ явж исэн чинь аль хэдийн 50 жил өнгөрцөн байдаг. Тэгээд энэ үед хиймэлтэй таардаг бөгөөд манай өнөөх царайлаг залуу маань аль хэдийн 90 өвдгнээс өвгөн болсон байдаг ч эльф маань байх байдгаараа л стегач цуглуулад ямар ч байсан нөгөө 50 жилийн өмнө ярьснараа илүү оройс од харахыг харна. Ер нь эльфэс бусд энэ мөчийг айгүй нандинж байгаа. Манай хүнд бол ер нь л нэг цаг хугацаа өнгөрөөг болохоор тоохгүй байгаа шүү дээ. Гэвч бодлох өнөө хиймэл маань үхээд манай хүйтэн сэтгэлтэй эльф маань ч гэсэн эцэст нь ийм юм дээрээ анх удаа үйлнэ. Хэдий олон мянган жил амьдэрсэн ч гэсэн сэтгэл хөдлөл гэдэг юм жоохон шултгай үлдсэн л юм байлээ. Үүнээс хойш дахиад 20 жил өнгөрч манай санвартаа хайтер маань ч өнөө мэдэх хөвгт төгсөн байх бөгөөд эльфэс мөх амьдруулах ядаж насыг нь жоохон жолтгоо уцсгах шидийг гуйдаг. Ууг нь хиймлийг өгөхэд угаасаа диваажинд очих болохоор өглөөс огтхон ч байхгүй нэдрэгээ томроод исэн аахгүй юу. Гэсэн чи яагаад гинт өглөөс айгаад ихсэн сонирхолтой ч гэсэн манай эльф манийг их бодлого гуйлтыг зөвшөөрдөг. Тэгээ тэр шидийн судалж явах хугацаанд дайнаас өнчөрчүүлдээд хайтерт өргүүлсэн феринг гэх охинд багсах шид зааж өгөхийг бас зөвшөөрдөг. Үүнээс хойш 5-6 жил өнгөрч ференч төрөлхийн авьяаслаг охин байсан учраас бас хөөхөн хоосонгүй хүчтэй шидтэн болсон бөгөөд хайтер эльфээс охиныг аялдаа авч явахыг гуйж анхнаасаа л түүнийг мөх амьдрах хүсэлгүй зүгээр шалтгаан гаргаж эльфийг тэнд байлгаж байгаа охинд л шид залгахыг хүссэн гэдгийг мэдэж авна. Эльф маш тэгээд бас яаж үгүй гэж хэлэхөө зөвшөөрөөд
Хайтер шудлах хөөж ингээд эльф ферн хоёрын аялал одооноос эхэлж байгаа. Манай хоёр ихэндээ тэгээд юу н байлдаж майлдахгүй даалгаврууд нь хөшөө мөшөөний юм цэвэрлэхээс хэтэрдэггүй ч гэсэн энэ болгонд л ферн улмал суралцаар байлаа. За тэгээд эцэст нэг юм хүн шиг даалгавар авсан нь эльфийн маань багийнхантайгаа цуг Кубарог гэгч төрийг хамгаалж исэн тамга нь удахгүй дуусгаж байгаа болохоор эльф маань 80 жилийн дараа нөгөө тосгондоо ирдэг бөгөөд тэр үед уулзж исэн бяцхан хүйд аль хэдийн өвгөн болсон жишээний. Кубарог гэгч төр нь хамгаалт нэвтэлдэг тухайн үедээ бол нэлээд хүчтэй шидтэй байсан юм шиг байгаа. Тэгээ одоо бол тэр шидийг нь судлаад аль хэдийн каунтер шиднүүдийн зохиоцсон. Ерөнхийдөө энэ аним дээр ич гэдэг зүйл бол шинжлэх ухаанаас ялгаагүй. Судлаад шинжилээд цаг үе өнгөрөх тусам шинэ хүчтэй шид үүсдэг, цаг үе өнгөрөх тусам хуучин шиднүүдийг аргалахад амар болдог байхгүй юу? Тийм болохоор өнөөх 80 жилийн өмнө аюул тарьж исэн чөтгөрийг хангалттай судалсан болохоор манай ил маань ядах юмгүй ялцдаг. Нэрээ энэ ертөнцид ич гэдэг зүйл нь бас шашнаас тустай оршдог. Манай ил бол ерөнхийдөө үхлийн дараах амьдрал сүнс эдэрт итгэдэг. Этист талтай. Харин Айзенгэт нөгөө дwarf болохоор үнд итгэхийг хүсэж исэн учраас Хайтер цэргүүтэй найзуудтайгаа холбоо тогтоохын тулд хойд нот руу аялд гарч Диважингийн талаар олж мэдхийг эльфээс гуйна. Манай хүн ч ерөөхдөө зөвшөөрч харин харамсалтай нь Айзен аялд явж чадхааргүй болтлоо хитрхи хөшөрсөн байдаг. Ингээд эльф маань фернтэйгээ цуг аяллаа өргөжлүүлж өгсдийн байдаг ойр руу орж яг үндэ энэ зүгээр л илүүшин ард нь нэг мангасын төрөл зүйл байгаа гэдгийг мэдэж харж устгадаг бөгөөд зоригтой мэдээж хүрч чадаагүй болохоор аяллаа өргөжлүүлж цаашаа явна лууг устгахаар болдог. Гэвч лууг устгахад тэр хоёрт warrior хэрэгтэй учраас лууг ялж тосгоныг аварсан баатар хийгддэг. Старк гэх залуу хүнтэй уулзахаар болно. Старктай уулзахад манай хүн яг үндэ 90 сайнтай авраагүй зүгээр л өөрийг нь тоохгүй яваад гисэн гэд үнэ хэлдэг бөгөөд нөгөө хоёр шок шар харж байгаа юм шиг нүдээр хараад хоёулаа ларуулахаас гээд яваад өгнө. Гэвч Старк маань аимхал болохоос Айзны хамгийн хүчтэй шив болохоор ер нь л хоосонгүй. Лууг бүр ганцаараа ялчдаг. Энэ дөрөвтэй ерөнхийдөө зэницэд аягүй төстэй санагдсан. За тэгээд Старк өөрийн хүчтэй гэдгийг баталсан болохоор манай хоёртой нэгтээд гуруулаа болоод цаашаа аялдаа явна. Харин дараагийн аяллаараа манай гурваны хотод явж байтал эл маань гинэч төр мэтрээ шууд дайрах гэж байгаа. Цэргүүд баригдаад 3 жил шоронд тавигдахаар болдог. Яг хөө манай хүний хувьд 3 жил гэдэг бол юу ч шилтэй. Яагаад ингэх шоронд тарьж байгааг ингэв тэр чөтгөр нь ерөөхдөө хүмүүстэй ихийг ирээ байгуулж байгаа. Нэг ёсны элчин сайд маягийн элч төр байсан юм байлээ. Тэгвэл манай эл маань ихэд яагаад чөтгөрүүд ингэж хээдлээд байгаа юм бэ гингүүд. 80 жилийн өмнө чөтгөрийг хиймэл өрөвтөд амьд үлдээсэн чинь өрдлөө өшгөлөө тосхныхнаа эзний гэр бүлтэй нь алахыг нүдэрээ харсан болоод ч тэрв. Эсвэл тэрнээс ч юм уу аль хэдийн чөтгөрүүдийн өнөө төрхийг мэдэх болохоор ч тэр юм уу мэдэхгүй. Манай хүн бол ямар ч байсан ясны чөтгөрүүдийг үзий яддсан байлээ. Гэвч эльфийн зүв байж таарна нөгөө дипломат чөтгөрүүд яг жинхэнэ санаанд гэвэл хотын хамгаалтын шидийг ойлгож байгаа л айрмаа оруулах зорилготой байдаг. Нөгөө гурван чөтгөрийн нэг нь манай эльфийг сэжиглээд шоронд нь байхад нь алах гэж дайрдагч. Чөтгөрийн хааныг нь ялцсан хүн чинь нэгэн бацааныг алах юу хэн байх вэ? Харин нөгөө талд хатын доргон чөтгөрүүдийн санааг нь мэдээд сэргүүтэйгээ дайрдагч. Ядах юмгүй ялагддаг. Хоёр чөтгөр хотын дараас хамгаалтын шидийн талаар мэдээд салах гэж байцааж байх зур. Старк ферн хоёр гиндүүлж байгаа дайрдагч. Яалтчгүй дуршлаг дутан ялагдаад тэг яг хотын дарга бол ямар ч гэсэн авраа цогтчдаг. Харин нөгөө талд ээлх маань тэр гурийн жинхэнэ бос болох. Авраг их хүчрхэгч төр болон түүний хүүхэлтэйнүүдтэй тулдгаар очдог. Энэ хоёр 80 жилийн өмнөөс тултж исэн юм байлээ. Ферн Старк хоёр хотын даргаыг аюулгүй газар өргөсөн ч утсан дээр нь тэмдэг тавьсан байсан болохоор тэрүүгээр байшдгийг нь олоод манай хоёрыг алхаар ирнэ. Манай хоёрч хоёр чөтгөрийг нэг нэгээр наваад нэлээд их үзэлсний эцэст ялдаг. Харин нөгөө талд ээлх маань өдий хүртэл маанагаа дарж исэн бөгөөд үүнийг Фрема гэх багшаасаа сурсан гэдгийг ч түүний бэк сториос харж авна. Тэгээд бас чөтгөрүүд нь ямар ч эмпатигүй дандаа худлаа ярьж хүмүүсийг хуурах тал дээр л анхаалаа хандуулдаг болохоор сэтгэл хөдлөл эго гэж зүйл огт байхгүй юм шиг боловч маананы тал дээр бол хизээч худлаа ярьдгүй нуудгүй гэдгийг бид мэдж авна. Учир нь хүн төрлөختийн статус эд хөрөнгөөрөө нэгнийхээ дээр гарч ирэм тогтоодог бол чөтгөрүүд маанагаар анги давхар үсгэж нэгнээ захирдаг гэсэн үг. Тэгээд энэ аавра гэж төрийн чадвар нь болохоор өөрөөсөө баг маанатай бүх биетийг боолоо олгож чаддаг болохоор шууд эльфийн нөгөө дарцсан байгаа маанаг нь мэдрээд өөрөө ч илүү гэдэгтээ бат итгэлтэй байсан болохоор чадвараа ашигладагч. Манай хүн бав өмхөлцөн. Яг үнэндээ эльф маань ааврагаас ч их маанатай байсан болохоор аавра өөрөө боолно болоод эльф түүнийг амиа орлагч тушаагаад ялчиж байгаа. За тэгээд манай гурав маань нэлийн хүчтэй чөтгөрийг алчаа дараагийн аялалтаа гарч байгаа. Замдаа Фрейри маань 500 жилийн дараа анх удаа өөртөө адилхан эльфтэй таардаг. Бас цаашаа өөр нэг тосгонд очиод төрөлхийн гоц гэмээр маш чадварлаг санаартантай таарад түүнийг багтаа эсвэлэх гэж оролдож байгаагаар ани маань үргэлжлэнэ.
Ерөнхийдөө одоо 15 анги гарцсан байгаа. 28 ангитай юм байлээ. Магадгүй энэ аниме надад өөрөө маш их таалагдж байгаа болохоор гарч дуусныхан дараа дахиад part 2 хийж магадгүй. Гэтэ яг хуу Halo effect гэж бас байдаг. Тэр нь юу вэ гэхлээр жишээ нь одоо My Anime List дээр сайн оноотой эсвэл хүмүүс магтаад байх юм бол нэрэл энэ аниме сайн юм байна гэж өөртөө итгүүлээд тэр анимийнхаа зөвхөн сайн талуудыг л анзаараад дутагдaltaй талуудыг нь ерөөсөө тоохгүй дэлгүүшн хийгээд байдаг. Магадгүй ийм зүйлс тохиолдсон байж болно. Магадгүй би ирүү энэ аниме оноог нь харахгүйгээр сохроор үзсэн бол бас яах ч байсан мөлий те. Гэтэ ямар ч тач сайн талуудыг л анзаарах юм бол нэгт world building буюу энэ ертөнцөө бол үнэхээр сайн бичсэн юм шиг санагдсан. Логикийн алдаа ер нь л багтай. Тэр ичидийг шинжлэх ухаантай адилтгаж байгаа ч тэр дөрүүдийн зан ашинч тэр бас тэгээд ихэнх анимууд дээр чөтгөр идэр бол эвэртэл болохоос яг хүнтэй л адилхан зан аштай. Хүнээс ялгараад байх юм байдгүй шүү дээ. Харин энэ аним дээр болохоор чөтгөрүүд гэдэг нь ямар ч эмпатигүй. Тэгээд тэдний хувьд үнцэн хайр дурлал дээр нь хүний ойлгож чадхааргүй төсөөр ертөнц гэдгийг аним дээрээ маш ойлгомжтой харуулж чадсан. Тэгээд хамгийн гол нь бишгний ихэнт ч хэлсэн. 1500 жил амьдэрсэн энэ эльф яг ямархуу зан төлөвтэй, ямархуу зоригтой байх бол гэдгийг бусад анимуудтай харьцуулахад бүр харьцсангүй төхөөч гсэн гэж бодож байна. За тэгээд аниме аянч тэр үйл явдал нь тэр нэг л жишээл. Миний санаж байгаагаар би өмнө нэг Violet Evergarden-аас л иймэрхүү гоё мэдрэмж авч ирсэн санагдаж байна. Сайн аниме үү гэвэл би 100% үнэхээр сайн аниме гэж хэлнэ. Тэгээ үнэхээр 913 гэдэг оноо үнэхээр нэгт чагсахад хангалттай сайн үг гэхээр бас арай л дүүрэхэд эртээ гам шиг санагдаж байна. За тэгээд бишгний төсөд хэрэг та намайг үзэх дуртай бол миний Facebook группт нэгтээд бусдаагаа үзлээ бодлоо хуваалцаа дискшн идэрч өрнүүлэх боломжтой гэдгийг дуулгая. За тэгээд баяа.